За сайн байцгаана уу? 22 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр гадар ажил ихтэй өглөө болж өнгөрлөө. За өнөөдөр би одоо сахар транс тос хасах дээр нэмэх нь яалтчгүй одоо нэг зүйлийн тухай ярих хэрэгтэй боллоо. Энэ нь бол тамхи байгаа. За миний хувьд бол эргэн тойрны ах эгчнэр болоод миний өөрийн аав, эмээ өвөө гэд ер нь бүгд л тамхи татаж байсан тийм орчинд өссөн. Одоо дам тамхиталт гэж байгаа тий. Тэгээ Монголд бол ерөөсөө ингээд тамхи татаад байх нь бол хэвийн үзэгдэл байдаг аа. Тэгээд тамхи бол ерөөсөө ингээд нэг байж л байдаг зүйл. Тэр бол нэг тийм сүртэй зүйл биш штэ гэдэг тийм ойлголттой ингээ өсчихсөн. Тэгээ одоо насанд хүрснээсээ хойш бол ер нь бол ингээл найз нөхдөдтэйгээ уулзах ч юм уу те. Эсвэл нэг хаяаны гарч орох ч юм уу. Эсвэл нэг одоо пивдаар суухаараа ч юм уу ингээд тамхи татаад байдаг байсан. Тэгээд одоо бол ерөөсөө тамхи татхаа болъё гэж бодож байгаа. Яа тэгэхээр тамхи бол ерөөсөө тийм хүн ингээд нөгөө сахараа хасаад тэгээд энэ транс тосоо хасаад ирэхлээр хүний энэ амтлах, үнэрлэх энэ мэдрэмж чинь ингээд сайжирчт юм байна. Нөгөө дандаа чихэр идээд байхаар ингээд бусад амтыг мэдрэхэ болчдөг. Тэгтэл чихэр идэхэ болчхоор ингээд хүний амтлах мэдрэхүү ингээд сэргээд тэгээд давхар хүний амтлах мэдрэхүү сэргэхээр бас энэ үнэрлэх мэдрэхүү чинь маш их сэргэдэм байна. Тэгээд ингээ амтлах үнэрлэх мэдрэхүү сэргээд ирсэн чинь тамхи ерөөсөө айгүй муухай үнэртэй. Тамхины үнэр бол ингээд хувцснаас, үснээс тий тамхи татсны дараа ингээд гар хуруунаас тэгэл ингээ бүр бэд шингэчж байгаа тэр нэг ингээ нэг юм муухай үнэр нь ингээд салахгүй байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө тийм зүйтэй зүйл өөрт ингээд таагүй тамхи хэрэгсээ гой санагдхаа болоод ирдэг юм байна хүн ингээд сахар хасчаар. За тэгээд ер нь бол тийм учраас одоо дахиж тамхи татахгүй байя гэж бодож байна. За дээрэс нь тамхины талаар би бас тодорхой судалгаа хийлээ л дээ. Тэгэнгүүт энэ ерөөсөө богино хугацаанд төр зурдаа ингэж сайн сайхан тайвшруулаад байгаа мэдрэмж өгдөг юм шиг боловч хизээж хүний биед хэрэгтэй зүйл тамхин дотор байдаггүй гинэ. За никотин гэдэг одоо тамхинд агуулгаддаг бодис нь бол хүний биед одоо ороод маш хурдтай ерөөсөө 10 секундын дотор хүний тархины хэсэнд нөлөөлт юм байна. За тэгээд тархины хэсэнд ингээд никотин ороод ирэхлээр маш хүчтэй тийм допамин гормоныг ялгаруулдаг. Ингээд нөгөө тархи чинь одоо өөрийгөө шагнал маягаар тамхи татах болгондоо допамин ялгаруулад ингээд тэр нь буцаагаад тэр одоо тамхи ерөөсөө айгүй гоё юм байна. Намайг тайвшруулад байна гэсэн нэг юм тохиог тархинд өөртөө ингээд суулгаад тэгээд маш амархан никотины хамааралтай болт юм байна. Ингээд хүн тамхины никотины хамааралтай болчих юм бол дараа нь тэрийгээ ингээд нэхэд тэрийгээ одоо никотины авахгүй л болвол ингээд уурлаад байдаг, тайван байж чадахгүй те. Ингээд нөгөө тамхи нэхэд идэг ийм донтол болоод хувирчдаг юм байна л та. Тэгэхээр ерөөсөө бидний ингээд тарих тэр чинь 10 секундын дотор шууд тархины эсэнд нөлөөлж байгаа учраас ер нь тамхи татдаг болоод нь тамхи дан тамхиталт гэж байна шүү дээ. Нэгсний тамхи татдаг хүний хажууд байгаа хүмүүс энэ тамхины никотины хордолтод давхар өртсөн байдаг юм байна. Тийм учраас ерөөсөө эхний тамхинаас ингээд гарахад эхний ээлжинд угаасаа тэрийгэ нэхнэ. Никотины хамааралтай орцсон байгаа. Тэгээд тэрийгэ ингээд нэхэх үед нь ерөөсөө тамхи өгч болохгүй. Тэгээд тэрийгэ одоо чихэр чихлаадаар хүмүүс ингээд хоолны аппетит ихсээд байна, хоолыг идэх гээд байна гэдэг бас тэгж хоол руу тэгж аппетитээ оруулж болохгүй. Тэрний оронд сайхан амьсгалын дасгал, амьсгалын дасгал хийх хэрэгтэй байна. Одоо бие дээр бурхны одоо буддын гүн ухаанд бол нөгөө биеийн дөрдлийг ойр агуулах гэж бясалгал байна л да. Тэр нь бол одоо ингээд биеэ илүү мэдрэхтэй. За одоо яг одоо жишээ нь ингээд тамхи татмаар санагдлаа, сахар чихэр чихлаад идмээр санагдлаа, хоолны аппетит өгслөө. Энэ үед яг энэ мэдрэмж хаанаас ургаад байна гэдээ ажиглаад үз.
Миний ам идмээр байгаа мó? Миний хамар идмээр байгаа мó те? Одоо жишээ нь одоо тамхиг одоо хэн татах гээд байгаа? Миний ам татах гээд байгаа мó? Миний зүрх судас тэрийг одоо хүсээд байгаа мó те? Одоо чихэр чихлаад миний ходоод гисэнд хэрэгтэй юм уу? Миний гисний өөх тэрийг идэх гээд байгаа мó гэдэг ч юм уу те? Ингээ миний тархинд яг энэ хэрэгтэй юм уу? Яг юу энийг ингээ нэхэд байна гэдэг ингээ бид нар хайгаад ингээ ажиглаад үзэхээр байхгүй болчдөг. Тэнд эзэн бий байхгүй. Тэр чинь зүгээр бидний нөгөө нэг юм донтолт гэдэг чинь тийм дадал зуршил маягийн тийм зүйл байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээ тэрийг ажиглаад ингээ сууглаар нэг дээдл нэг 2 минут гэж байгаа юм л та. Хүчтэй тэр нэг одоо хүсээд байгаа тэр нэг оргилж байгаа зэг чинь. Тэгээ байхгүй. Тэгэхээр ингээ нэг 10 минут яг нэг тамхи татах гээд байгаа үедээ чихэр чихлаад нөгөө хуучин муу дадал зуршлууд чинь сэргээдтэй нэг уучмаар ч юм уу тэгээ юу байдیں те. Тэр нэг ингээ мэдрэмжээ ямар орлуулах гээд байгаа тэр үедээ нэг 5 минут өөр дээрээ ингээд нэг амьсгал аваад орж байгаа гарч байгаа амьсгалаа ажиглаад бие мэдрээд тэгээд суугаад сурчих юм бол болох юм байна. За тийм учраас өнөөдөр одоо би ингээд тамхинаас гарах гэж байна. За тэгээд та нартай одоо гэрчлээд одоо надад энэ тамхи явж гин. За би одоо энэ тамхиа бол хогийн цаг руу одоо нэгээр нь ингээд хуглаад хаялаа. За тамхиг бол одоо дахиж татахгүй. За мөн одоо тэр электрон тамхи бол одоо энэ тамхинаас бол хэд дахин илүү хортой тэр тархинд очиж нөлөөлж тархийг бол маш хүчтэй донтуулдаг тийм одоо бодистой байна гэдэг нь бол одоо судалгаагаар нотлогдсон. Тийм учраас электрон тамхи энэ одоо татдаг тамхи ямар ч ялгаагүй юм муу байгаа. За ингээд бүх тамхиа сайхан ингээд хуглаад хайчихлаа. Одоо би дахиж тамхи татахгүй. За ингээд тэгээд би одоо тэр донтолттой тэмцэгч том одоо тэр хүмүүсийн подкастуудыг бас давхар сонссон. Тэгээ ерөөсөө одоо энэ тамхинаас гарах, архинаас гарах, сахараас гарах за ингээд тамхи дууссан байна. Ингээд тамхи хаялаа. Тэгээ энэ бүх донтолтууд бол ерөөсөө яг адилхан. Бид их урт хугацааны зорилго тавих хэрэггүй гэж байгаа юм л да. Тэр нь болохоор юу гэдэг одоо үлдсэн амьдралдаа насан туршдаа би татахгүй гэдэг ч юм уу те. Хит их том хэл хязгаар тавьчихлаэр хүн ингээ амархан шантардаг юм байна. Тэгээд ерөөсөө нөгөө одоо арх ухаа болий ч гэдэм үү тамхи татгаа болий илүү дутуу дээр одоо чихэр чихлаад идэхэ болий гэжсэн хүн чинь 7 хоноггүй буцаа шантраад ингээд нөгөө тамхиндаа буцаад орчдөг, нөгөө архиндаа буцаад орчоод идэг. Тэгэхээр бид нар тэр тархиа кодлохдоо тэгэж амар хол зорилго тавихгүйгээр айгүй ойрхон зорилго тавиад одоо хэр их донтолтойгоос шалтгаалаад хэрвээ маш их донтолтой өдөрт бүтэн хайрцаг тамхи татдаг ч юм уу. За өдөрт бүр 10 татдаг ч юм уу те. Эсвэл одоо өдөр болгон арх уудаг ч юм уу. Ингээд ийм амар нэлийн донтолттой болцсон байгаа нөхцөлд бол ерөөсө зөвхөн өнөөдөр л тамхи татахгүй. Өнөөдөр л би арх уухгүй байчээ гэдэг. Ийм зөвхөн нэг өдрийн зорилго тавих хэрэгтэй. Хэрвээ таны тамхиталт бол за нэг 7 хоногтой нэг 5 дахь өдөртөө уучаад байдаг те. Тэгээд тэр найзуудтайгаа уугаад ганц нэг пив уухта тамхи татчаад байдаг бол за энэ 7 хоног би үнччихье. Энэ 7 хоног би тамхи татахгүй арх уухгүй үнччихье гэж ингэж 7 хоногоор зорилгоо тавих юм байна. Хэрвээ та нэг сардаа нэг гараад за яах вэ гэд ингээд нэг ууж идээд тамхи татаад байдаг бол өөртөө ийм зорилго тавь. Энэ сардаа би үнччихье тий? Энэ сард би одоо гарахгүй тэрнийхээ оронд сайхан ууланд алхахыг ч гэдэм үү те. Гадаа алхахыг ч гэдэм үү те. Дугуй уныг ч гэдэм үү нэг арай өөр гоё юм эрүүл зарилгаар солиод тэгж одоо зарилгуудыг өөрийнхөө төвшөндөө тааруулж тавьдаг юм байна. За тэгээ миний хувьд бол ерөнхийдөө тамхи донтолт харьцангуй бага тэгж байнга татаад байдаггүй учраас би одоо ерөөсөө энэ сарда огт тамхи татахгүй гэдэг зорилго тавилаа. За тэгээд ингээд зорилгоо ойрхон тавиад
Хэрэг та тэр зорилготой хүрчих юм бол бид нар өөрсдөндөө одоо тэр тархиа буцааж одоо дасгалжуулах допамин ял оруулж болно. Жишээ нь одоо би чадчихлаа штэ, би нэг сар тамхи татахгүй байж чадчихлаа штэ, би нэг сар чихэр чихлээд идэхгүй байж, сахар идэхгүй байж чадчихлаа штэ, би нэг сар арх уухгүй байж чадчихлаа штэ гэд ингээд өөртөө гоё урамшуулал өгөөд тэрэн дээрээ нэг одоо тэгэж тамхи татах биш те, өөртөө гоё дуртай гоё хоолой хийж идэх ч юм уу те. Ингээд ямар ч гэсэн өөрийнхөө жижигхэн амжилтанд ингээд баярлах юм бол бид нар эсрэгээрээ зөв зүйлдээ илүү урамтай цаашдаа одоо нөгөө донтолтоос улам салж ангижрах чадах тийм боломж нь бол үүсдэг юм байна. Тэгэхээр за ингээ өнөөдрөөс эхлээд би одоо ингээд нэг сар тамхи огт татахгүй. За сахараа бол ерөөсөө хассан. За тэгээд транстос бол хүний биед маш хэрэггүй учраас ерөөсөө тэрийг идэх хэрэггүй. За ингээд арх дарс бол би уухаа болоод бас бараг бүтэн жил болж байна. Тий. Алкоголтой тий, пивч бас уухгүй байгаа. За ингээд илүү эрүүл хэв дадал руу ингээ багаар нэгээр нь нэг дороос олноор нь бас хүн чадахгүй хит их өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ингээ багаар нар араас нь явбал аяандаа ингээ хүн сайжраад явдаг юм байна. За тэгэхээр бүгдд нь өдрийг сайхан өнгөрүүлээрээ, өөртөө таарсан сайхан зорилгоо тавиад өөртөөгөө ажиллаж эхлээрээ. За баяртай, дараагийн бичлэгээрээ уулзъя.